Үйлс номын 27 дугаар бүлгийн 21-ээс 25 дугаар ишлэгийг бүгд хамтдаа уншийе. Хүмүүс удаан хугацаагаар хоолндгүй байлаа. Тэгтэл Паул тэдний дунд болсон зогсоод ирчүүдээ та нар миний үгийг дагаж Кретээс хөдлөөгүй байсан бол энэ сүрэл хогрлыг амсахгүй байх байсан. Одоо харин би та нарыг эр зоригтой байхыг хүсье. Учир нь та нараас хинч амиа алдахгүй бөгөөд харин улсан онгоцод сүрнэ. Өөрчлөн миний ханиалагддаг болон миний үйлчлдэг Бурхны нэгэн Тэнгэрлэгч өмнө минь зогсож хамт уншигураа. Паула бүгөө чи Цэсарийн өмнө зогсох ёстой. Үзэгтэн чамтай хамт явж байгаа бүх хүнийг Бурхан чамд сойргосон гэвэ. Иймээс эр зоригтой байцгаа ирчүүдээ яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурхандаа итгэж байна гэсэн байна. Амен. Энэ үйл явдлын эргэн тойронд болсон процессыг би та бүхэнд хуваалцъя. Үйлс номын 21-22 дугаар бүлгээс харах юм бол Паул эдгээртийн нэгэн онцгой аялал хийж яваад Ерүсалимд ирдэг. Ерүсалимд ирэхдээ өөрийн нэгэн итгэлийн буюу эдгээртийн аяллаа найз болох Трофим гэдэг хүнийг дагуулж ирсэн байдаг. Харин түүнийг Ерүсалимийн сүмд байгааг харсан Азаас ирсэн хэсэг тэрс үзэлтэй евдээчүүд Паулыг олон түүнийг бужигнуулж Мосегийн сургаалын эсрэг биднийг ятгах сүмийг бас бодлуулсан хүн чинь энэ явж байгаа шүү дээ гэж хэлээд дээр нь бас харин дэстэй хүнийг Бурхны өргөнд оруулж ирсэн гэд Паулыг буруутгадаг. Ингээд бужигнаа болсон. Өнөө бужигнаанаас болоод Ерүсалим даяар хөл хөдөлгөөн болсон. Үүний дараа юу болсон гэхээр 100-ийн ангийн дараа явж очиж хөл хөдөлгөөн бужигнаанаас болоод тэрхүү бужигнааныг намжаахын тулд цэргүүдэд дагуулж ирдэг. Тэр бүтэд юу болсон гэхээр цугласан хүмүүс Паулыг янз бүрээр хэлж Паулыг жанчиж байсан гэж Библиэлд хэлсэн байна. Жанчиж буюу Паулын бие хавтсан гэсэн. Харин энэ үйл явдлын дараа юу болсон гэхээр Ромын 100-ийн анги ирж яваад тэр хараад Паулыг жанчихаа болсон. Ингээ Паулыг авч явах болсон. Харин тэр үед Паул гараа өргөдөг. Тэгээд би нэг хэдэн үг хэлж болохгүй гэсэн. Харин хэдэн үг хэлж болохгүй гэж яг түүнийг ромчуудын хэрэгэлдэг хэлээр ярьснаас болоод та бас ромчуудын хэрэгэлдэг хэлээр ярьдаг юм гэж хэлсэн. Тэгээд гот нь тийм ээ гэж хэлээ. Тэгээд Паул зөвшөөрөл аваад тэгээд тэнд номлол хийсэн. Номлол хийхдээ Дамаск руу явж байгаад яаж Бурхныг эсэргүүцдэг хүн байж байгаад Дамаск руу очиж Бурхны хүндэж дагдаг хүмүүсийг барьж хорихын тулд тэрүүн дахилч нар болон иргэнэлтэй хүмүүсээс бичиг болон албан ёсны хүлээн зөвшөөрлийг авч замд явж байгаа Дамаскын замд Бурхантай уулзаж Бурхны ерөөсийн оршихуй дотор авралыг хүлээж авсан тухайгаар гэрчилдэг. Яг энэ гэрчлэлийг хийгээд дуусах хүртэл бүгд чимээгүй сонссон. Харин яг чимээгүй сонсож байжсэн чинь гинт тэр дундаас нь юу болсон бэ гэхээр нөгөө хүмүүсийг янз янзын муу зүйл дөрвөн урууд очиж байсан нөхрүүдээс нэг нь энэ битийн хүмүүсийг зогж чадах ёстой гэж ойлголт хэлдэг. Зогнол хүмүүс ойлгоод байсан юм шиг байна. Номлол нэлээд урт номлол байсан. Номлож дууссан сонсоод аваа ойлгоо гэтэл дундаас нэг хүн шалт сөрөг юм хашгирдаг. Тэгээд юу болсон гэхээр бүгдээрээ зэрэгцээл хашгирсан. Тэгээд заримдаа яг бид нэр хуралч ихсэн янз янзын одоо эсэргүүцлийн хөдөлгөөнүүд дундаж ихсэн очих юм бол яг энэ бүгд явдал харагддаг шүү дээ. Эртээ дээр юу болсон гэхээр огцруулъя гэх нэг орлоодсон нэг юм дээр давг дөрж ингээд юу хийгээл бичлэг хийгээл та нар тэрийг үзсэн үү? Огцруулъя, буулгая, ерөнхий сайдыг огцруулъя гэдэг орлоо талбай дээр амар том жигсаал болсон шүү дээ. Тэгсэн чинь давг дөрж авраг маань бол лайв хийгээ явжсэн. Тэгээд лайв хийгээд явжсэн огцруулъя гэж баах оруулжсэн нэг юм дээр манд тугай гэж оруулсан байхгүй. Тэгээд манд тугай гэж оруулжсэн ард дээр ерөнхий сайдын нэрийг хэлээд Мегабик гэсэн чинь манд тугай гэж орсон. Тэгсэн чинь давд дээр боо тэрхгүй шүү. Наад буруу хэлээд байна хоо юу гэх бичлэг дундаа хэлж байгаа байна. Тэгээд заримдаа бид нэр юу ч ойлгохгүй бас тэгээд тууж явж мэдэх юм. Дээр бас нэг 50 жигсаал болсон. Сүүлдээ жигсаал нарсан намын жигсаал болоод харж үлээ. Яг л үнтэй адил дээр бүжгэнсэн олон хүн донд нэг хүн сөрөг зүйл яриад хүмүүсийг төрхөрсөн. Эргээд болсон гэхээр сургаал сонссон хүмүүс бүгдээрээ Паулыг мэдгчгүй шахуу байж Паулыг буруутган ашиглалцсан. За ингээд энэс болоод Паулыг ер нь ноцтой этгээд байна гэж бодсон. Тэгээд нөгөө 100-ын дарга маань Паулыг авч явахдаа нэг тушаал болгосон. Энэ нөхрийг авчиад давхар гинжээр гинжлээ сайтар жанж гэж тушаасан.
Тэгсэн чинь Паул хэлдэг. Ромын иргэнийг Ромын хуулийн дагуу шүүлгүүгээр жанжих нь ёс бус хэрэг биш билүү гэж. Тэгсэн чинь нөгөөд цоцсон. Тэгээ юу чийсгээ та Ромын иргэн юм уу? Тийм би Ромын иргэн. Ямар сони юм бэ? Ромын иргэнийг чинь авахын тулд маш их мөнгө төлсөн шүү дээ гэж. Харин Паул юу ч хариулгүй би төрөгтөл Ромын иргэн байсан гэж хэлдэг. За үүд явдал ингэж өрнөсөөр байгаа сүүлд нь Паул юу гэсэн бэ гэхээр би Цэцэрт давж цаалтаа гэж шийдсэн. Ингээ Паул шорон баггүй хугацаа өнгөрсөн. Паулыг алхахаар хүмүүс хуйлдсан. Тэгээд тэр хуйлдаан баригдсан. Үйл явдал өрнөсөөр байгаа. Сүүлд нь Паулыг Цэцэрт давж цаалтан гэсэн учраас Ром руу авч явахаар болсон. Ингээд хоригдол Паул Ром руу Ромын хоригдлуудыг очиж авч яваа усан онгоцон суугаад явсан. Замд маш олон адал явдал өрнөсөн. Усан онгоц сүрсэн тэд өөр нэг онгоц руу шилжин суусан. За энэ үед явсараад эцэст нь тэд нэг Италийн зэрэг анги усан онгоцон сууж явж байгаа. Үзэгсэлт хэмээх нэгэн бомбтод ирдэг. Үзэгсэлт гэдэг тэр бомбтод ирсний дараа Паул хэлж байгаа. За тэр нь болохоор Кретэд байдаг бомбт байгаа. Тэгээ Паул хэлдэг. Ерөөсөө цаашаа явахаа болио. Цаашаа явах нь аюултай гэж би үзэж байна. Харин хинч түүний үгийг сонсоогүй. Яагаад гэвэл Паул ямар хүн байгаа вэ? Хоригдлын үг хэрэг тэнд бол үнцэнтэй бол биш. Тэгэхээр хинч үгийг сонсоогүй. Тэгээд цаашаа Кретээс өдлөө явсан. Уг нь бол цаг агаар их дангуу байсан. Гэтэл гинтхэн их газраас салхи хуулирч ирээ. За энэ нь болохоор Элерукиум гэдэг салхи байна. Тэр Элерукиум гэдэг салхи хуулирм ирээ. Тэгээд их газрын тэр салхин далайн шуургаж өрсөн. Ингээд тэр далайн шуурганд өртсөн. 14 хоногийн туршид далайн шуурган өртсөн байна. 14 хоногийн туршид. За энэ үйл явдлыг бүгдээ хамтдаа харах юм бол энэ далайн шуурганд өртөөд 14 хоног янз янзын асуудлуудыг туулж байх үед Паул 14 хоног дээр нь босоод яг бидний сая үнсэн Үлс номын 27 дугаар бүлгийн 21-с 25 дугаар эшлэлийг дурдсан. Ирчүүдээ та нар надад итгэхээр Кретээс хөдлөөгүй байсан бол иймэрхүү асуудал тохиолдохгүй байсан шүү дээ. Гэхдээ та нар одоо зоригтой байж болно. Яагаад гэвэл миний үйлчлдэг, миний харьяалагддаг Бурхны нэгэн тэнгэрлэгч өчигдөр шүн миний зүудэн дээр та нар хэвч өгөхгүй, сүүлэхгүй харин усан онгоцуул сүрнэ гэж хэлсэн. Тэгэхээр ирчүүдээ зоригтой бай гэж хэлсэн. За ийм үйл явдал болсон. Бүгд энэ үйл явдлаас хамтдаа хэд хэдэн чухал зүйлийг өнөөдөр суралцсанаа. Яагаад дотор тоолч юу? Цэтэний шоолч байгаа. Яг гэсэн цэтэ уртугны явуулсан юм. За Паулын талаар харах юм бол Паулын байр суурь, Паулын дүр төрх нь бол хоригдол. Англиар амар идэвхтэй сонсч Паул шоронд орсон байна шүү дээ. Паул ямар байр суурьнаар байсан гэсэн бэ? Хоригдол байсан. Тэр Кретэд очих үед хоригдол гэсэн байр суурьнаас ярьсан хэн ч ойлгоогүй. Паулын үгийг юм ч нэ бодоогүй. Яагаад гэвэл тэр хоригдол. Ром руу хүргэгдэж яваа хүнд гэмт хэрэгтнүүдийн нэгдэл тооцогдсон яваа хоригдол. Асар хүмүн самууны шалтгаан болсон хоригдол. Ингээ Паул хоригдол болон Ром руу хүргэж явж байгаа үед энэ үйл явдал болсон. Гэхдээ хэдийгээр хоригдол боловч Паул мөнхийн эзэнд итгэдэг. Их эзнийг дагдаг, их эзэнтэй хамт алхдаг нэгэн байсан. Бидний амьдрч гисэн заримдаа харах юм бол өөрийн байр суурийг харах юм бол тийм ч их гайхагдмаар, бусдад ярьчмаар, эсвэл бусдад хэлчмээр аятайхан байр суурьтай биш байх тохиолдол ихэвчлэн байдаг. Паулын хувьд бол байр суурийг харах юм бол хоригдол. Хүмүүс үг хэлээд үгийн тоохоогүй хоригдол. Магадгүй бидний хувьд ч гэсэн заримдаа харах юм бол байр суурь маань хэлээд юм яриад хүмүүс тоохоогүй би ч яах вэ нэг тиймэрхүү хүндээ гэж өөрийгөө дүгнчихээр байр суурин дээр та байж болох юм. Гэхдээ Паул хоригдол байсан ч үнэн хэрэгтэй тэр бол Бурхны бүх ард түмэн сайн мэдээг болон алийг дамжуулахаар дуудагдсан Бурхны ёроолын сонгуулсан эзний дагалдагч хүн байсан гэсэн. Тэр эзний үгтэй залгагдсан, авралыг авсан, дахин төрсөн Бурхны ёроолын сонгуулж дуудагдсан дагалдагч байсан. Тэгээ Паулын талаараа хоёр байр суурьтай байсан
байсан гэсэн. Бодит байдлыг харуул хоригдол. Гэтэл яг сүнслэг байдлын буюу жинхэнэ бодит байдлыг харуул энэ дэлхийг ерөөхөөр дуудагдсан, ерөөлийн сууг болохоор дуудагдсан Христийн дагалдагч хүн байсан. Бид ч гэсэн яг ийм хоёр байр суурин дээр амьдардаг. Миний хувьд бол би гэрүүлийн радиогийн хөтлөгч. Яг бодит байр суурин тийм шүү дээ. Намайг энд очихоор зарим хүмүүс танихаараа эртээ би бас нэг ангаах оюутнуудтай хоол идэхээ суусан. Тэгээд 20 гаруй оюутан байсан. Тойр цугаал хоол идэхээ сууж байсан чинь юу ах юм болоо гэж хараалаа нөгөө Филиппин багийнх нь намайг дуудахгүй юу тэгээ яваад очсон. Яг хоолны цаг дээр хоол идэхсэн чинь нэг ах ороод ирээ суудсан. Тэгээд нөгөө оюутнууд маань хараад хэлээ. Тэгээд хараад ахаар би танилцууллаа өөрийгөө. За дүүнэрээ өөрийгөө ахын танилцуулъя. Ахын Отгонбаатар гэдэг юм аа. Энэ Филиппин хүмүүстэй би бас юм холбоотой хүн байгаамаа. Тэгээд ахын одоо гэрүүлийн радио 104.5-д ажилтдаг юм аа. Юу нэ хахад танилцдаг юм. Тэгэхээр би за ойлгочих шиг боллоо гэж бүр айгу тавилттай хэллээ. Гэрүүлийн радио 104.5-д ахын ажилтдаг юм аа. Та нөгөө юу вэ? Тэгсэн чинь миний яг хөтөлдөг өглөөний 930 шоуг сонсч байсан юм байна. Та нар ингэ сонсч байгаа нэг радио сонсч байгаа шиг сонсогч байна. Гэрүүлийн радио 104.5 өглөөний 930 шоу. Тэгээд намайг юу гэсэн бэ? Та нөгөө радио авах шүү дээ. Танихаараа боо юм болсон. Инээд тавтаа баах юм байлаа. Ярьж байгаа хамгийн сүүлд нөгөө дүүнер маань гимнастикийн арай нэг хэмжээд авах гэж байгаа гэдэг. Тэгэн гоохн би гарахын алдаа за ахын та нарын төлөө залбирч өгье гэсэн. Яг тэн дээр бол би өстө жинхэнэ нөгөө байр суурин дээр очсон. Тэгээд анх удаага нөгөө дүүнер залбируулсан. Тэдний өмнө бол миний бодит төр дөрөх нь бол юу байгаа лээ? Радио хөтлөгч. Гэхдээ жинхэнэ бодит төр нь бол би Бурхны ерөөл дамжуулахаар тэдний дунд очсон. Ерөөлийн сууг болох Бурхны элч байна. Элчин сайд байна шүү дээ, тийм бодит яг жинхэнэ төр дэр. За тэгээ би ерөөн залбирсан чинь нөгөө хэд маань ингээл нүдэ хараад алгаа авсраад ингээд тасаад суулаа. Би ерөөгөө туусан чинь анх удаага ялгатайсэн шүү дээ. Залбиртаа би юм тэгж залбирч байгааг харж байгаа юм л да. Амен гэдэг суугаас тоо залбирлаа. Яагаад залбирт юм бэ? Ачистогоо залбирлаа шүү дээ. Айгуу сэтгэл хөдлсөн юм шиг байна. За Паулын бол бодит байдлыг харуул тэр Ром руу хөргөлдөж яваа яалтаа. Гинт хэрэгтэй. Хойлдол. Гэхдээ яг бодит байдлыг харуул. Яг түүний жинхэнэ байр суурийг харуул. Энэ дэлхийд ерөөл дамжуулахаар дуудагдсан, ерөөлийн сууг болохоор дуудагдсан Бурхны элчин сайд байна. Та яг яаж амьдарч байгаа? Та үүнийг ойлгодог уу? Таны бодит байдлыг харуул та нэгтлэн манайх ямар мэдлэг өсөж байдаг. Энд бизнесмен, санхүүгийн ажилтан, сувлэгч итач юулээ. Инженер, сэтгүүлч, багш. Гомдод төлөв энэ гэхдээ бид өөрсдөө дандаа зүгээр дүр хөрөж дүгнэдэг. За би бол яг инженер техникт ноцолтохоор төрсөн хол хайртай байна. Үгүй ээ таны жинхэнэ бодит байдал бол та энэ дэлхийг өрөөхөөр Бурхнаар дуудагдсан Тэнгэрийн улсын элчин сайдаа гэсэн. Амен. Хэвээ та үнийг ойлгох юм бол ямар ч асуудал бэрхшээл аюул зовлон хүнд хэцүү байдал донд бүх хүмүүс сандарч бүх хүмүүс твдэж байхад та тэдний дунд тайлхарлаа итгэлэн болж тэдэнд найдварын үгийг дамжуулах итгэлийн ерөөлийн сувг нь болж зогсголоо гэсэн. Таны жинхэнэ бодит байдал бол та энэ дэлхийг ерөөхөөр дуудагдсан Тэнгэрийн улсын элчин сайд байна. Хажууд хэн нэгэн рүүгээ хараад хэлж таны бодит байдал бол та бид Тэнгэрийн улсын элчин сайд байна гэж. Есүсийн ханчлал цуглааны надтай нэр нэгтэй нэг ах байдаа Отгонбаатар гэдэг. Тэгээ хормын гүтчихсэн. Тэгээ тэр ах маань нэг өдөр битээ яг Сомаллацаг өмнө таарад хоёулаа 30-40 минут буу халаа зогсчихлоо. Сайн үгээд зөргсөн чинь эзний тухай яриад, гэрчлэлүүдээ яриад, "Ваа, эцээ агуу шүү" гэж хоёулаа ярьсаар байгаа 30-40 минут болсон. Тэгсэн чинь нөгөө ах маань ярьж байна. Ах нь бол ер нь олимпиадад айгуу дээгүүр явж байсан. Толгой сайтай математикч. Тэгээд гоё барилддаг. Би хаа сайтай.
Ер нь бол үеийнхнийхээ дунд бол ер нь гялалцч явсан хөрөлтөө. Тэгээ ер нь гайгүй явсан хүн чинь яг цуглаанд ороод ирсэн чинь Есүсийн ажилд ирсэн байна л да. Жаа асуудал өөрт нь байж аригтаарсны асуудал. Тэгээд ээж нь хөтлөө сүмд авчирсан. Тэгээ орж ирээ харсан чинь тэгээд бодсон гинэ яг нь толгоолж байгаа юм бол гэл. Есүсийн ажил цуглаанд шүү дээ. Тэгээд ээж нь хэлсэн гинэ одоо тэр гарч ирж ярьж байгаа юм чинь бол одоо манай сүмийн пастор гэсэн. Энэ юм. За тэгвэл би ч удахгүй пастор болох юм байна гэж бодсон гинэ. Энэ пастор болчих юм бол би одоо удахгүй болох юм байна да. Ерөөс амархан пастор болох юм байна гэж бодсон гинэ. Хэнийг хараад ирсэн гэж тийм. Есүсийн ажлын нар мандах пастрыг хараад. Би бол нар мандах пастрыг хараад гэж байгаа байхгүй. Энэ хүн пастор болчих юм бол за би ч удахгүй энэ сүмийн пастор болох гэсэн гол давж их юм байна гэж бодсон. Харин хэсэг хугацааны дараа нар мандах пастрын дээр байгаа бурхны тусалгаа. Бурхан түүнийг ямар гайхалтай элчин сайдаар дуудаж, ирэх мэдэл, тусалгаа, мэрэгэн ухаан ямар гайхалтай юрмсын зүйлсээр зэвсгэлсэн байгааг олж харахтаа жинхэнэ хүч чадал, жинхэнэ ерөөгцөн хов тавилан гэдэг чинь энэ байт юм байна штэ гэж ойлгосон. Тэгээд тэр цагаас ахгүйгээр гэсэн хүнийхээ дагалдагч болсон гинэ. Тэгээд одоо яг нар мандах пастор дээр адилхан харагдав. Нар мандах пастор маань таарахаар ёги шалом гэж мэддэг байхгүй. Тэр ахта таарахаар яг хоёрдугаар нар мандах. Шалом. Арай жоохон бомбистэй нар мандах. Тэгээд яг үнийг хэлэхэд бодит байдал нь харах юм бол зүгээр өмнө төрхийн их юм уу, корпусын их юм уу, өдөр тутмын хийж байгаа ажлыг хараад биенийгээ дүгнжүүлэх ч үнэн хэрэгтэй. Таны дотор бол Тэнгэрийн улсын элчин сайдын дүр амьдарч байна гэсэн. Амен. За ингээд Тэнгэрийн улсын элчин сайдын дүрээр амьдарч байгаа Паул маань нэгэн асуудалтай тулгарсан. 14 хоногийн амьсгалтай далайн шуур. 14 хоног. Далайн шуурганд очиж далайн шуургатай нүр тулж байсан байна уу? Юу далайн шуургатай нүр тулж байгаагүй. Яг үнийг хэлэхэд бидний нур баг нүр тулж байсан байхгүй дээ. Далайнаас хол. Далайн битгий байн ус дүргээд ороход чивчгээд байгаа юм шиг. Их газар ус чиг санаа усны арчилтаа усуудад байна шүү дээ. Би бол далайн шуурга хараагүй зүгээр тогтоохон далайн хахад сандраад байгаа байсан. Өнгөрсөн нэг 10 сард цуглааны хэсэг өдөртөгчнөр пасторууд явсан шүү дээ Филиппин. Тэгээд далаад бид нар зүгээр очиж сэлсэн тогтоохон байгаа юм байлээ. Бид нар бол тэнд ч ерөөсө далайн шуурганд байгаа юм шиг байсан. Орчоо хашираад амар хантаацаа ингээд тас цуураад. Тэгээд амар хантаацаа байж тус ингээд орж ирээд ингээд шууд дээрээс хамхаа. Тэгээд ч ордоо хашираад бөө юм болсон шүү дээ. Амар юм байлээ. Тэгээд далаа шуурх бол алдраа шүү дээ. Тэгээд шуурх бол зүгээр тогтоохон далаа харсан. Тэгээд хүмүүс нь бол ингээд сэлээд байгаа. Би тийм зүгээр амар ханд дуудсан байхаар сууч ирсэн. Тэгээд нэг гайгүй тавираад би тавираад ингээд сэлээд манай хэм багтай бэлгээ сэлээч багтай нэг бүгдэг юм цагаан мөн төсөө ирчээд одоо жимхүүг ойлгосон сарчиг амар тайвшрал яваа бэлгээ тайвшрал бид сандаргаад байгаа. Нааш нөгөө ч амар тайван яваад байгаа чинь. Ерөөсө баян тийм төвдөлттэй байсан шүү дээ. За дээр бас юу болсон гэхээр тэр эргээс бидрийг ингээ онгоцоо аваа явсан байхгүй. Нөгөө онгоцон дээр нь гарч чаддгүй. Тэр жижиг давалгаанд ингэн гол бид нар чинь тэр давалгаад давж онгоц руу орно гэдэг бол үнэхээр юм ирэх байсан. Дээр бас миний дотор нэг дуу хоолой яриад болдгоо яг онгоц руу сууж байгаа. Чамд боломж байна чи суухгүй ч байж байна. Үнэхээр хайртай юм чи. Дотроос нэг дуу хоолой яриад байгаа. Чамд боломж байна. Яг одоо ч боломж. Тэр суусан чинь одоо ингэ боломж байхгүй болдоо гэж бодсон ч боломж өсрээд бос болж байна. Ингээс одоо байна. Тэгээд нөгөө боломжтойгоо ярьж ирсэн байхгүй яах вэ харин. Бүгдээрээ суудсан байна. Одоо буу яг хиймүү санагдаад байна. За одоо дүүрс нэрийг харсан чи эргээс үтээд. Тэгээд амар зуурсан. Зур нург авахгүй зураад. Тэгээд хагас нээлттэй. Тэг юм нэг юм байл. Яг их газар болсон чинь зүгээр их ус харахад ингээл юун далаа малаа эренгийн хараад ингээл живчих гээд байна. Тэгсэн чинь далаа шуур хэлж байна. Эцсний юу болсон бэ гэхээр тэд бүгдээрээ арга тасарсан. Гэхдээ яг 13 хоногоос 14 хоног шилжих шүн Паулын болон таны итгэдэг бидний итгэдэг хүмүүсийн эзэн Паул нэгэн чухал үг хэлсэн. Паул ямар үг хэлсэн бэ гэхээр найдваргүй гэж хүн болгон бодож байсан
Бүх хүмүүс ингээд сүрлээ гэж бодож байсан тэр нөхцөл байдал донд Паул итгэлийн үгийг хэлсэн. Бид ч гэсэн амьдрал донд янз бүрийн асуудал, янз бүрийн шуурган донд байх үед за ингээд л бүх юм дуусаа, ингээд л боломжгүй боллоо, үүнээс өөр ямар ч аргагүй боллоо гэж бодох тохиолдол бишгүй тохиолддог. Энэ нь итгэлгүйдэж биш л дээ. Бодит байдлыг хараад өөрсдийнхөө дүгнэхээр гарцаагүй бодит байдал нь тийм л байж байдаг. Харин Паулын хувьд бол эзэн түнд нэгэн чухал итгэлийн үгийг тунхагласан. Та нараас хэн ч өгөхгүй. Энд байгаа бүх хүмүүсийг Паулаа би чамд даатгахлаа. Харин онгоц ус сүрнэ. Энэ усыг сонирхолтой байгааз. Онгоц сүр гэж тэд өгөх гээд байгаа шүү дээ. Тэр бичлэх. Онгоцоос үргэлжлэхгүйгээр ингээд бүгдээрээ бараад тэтгэнээсээ зураад ойрлоод 14 онцож байгаа шүү дээ. Тэгсэн чинь Паулаар хэлэгдсэн үг нь юу гэхээр зураад байгаа онгоц чинь сүрнэ. Зураад байгаа тэр далбаар бүгд салхинд хийсээд юу ч юм уу сэмрээд хийсээд байгаа юм. Онгоц сүрнэ. Гэхдээ та нар өгөхгүй гэж хэлсэн. Итгэхэд бас бирэхгүй байхгүй. Онгоц сүрчүүд яаж амьдулдаг юм бэ? Гэтэл бурхан Паулаар дамжуулаад хэлсэн онгоц сүрнэ. Найдвар тавиад байгаа. Сүрчгүйгээр хичээгээд байгаа тэр онгоц чинь сүрнэ. Гэхдээ нэг ч хүн өгөхгүй гэж хэлсэн. Итгэлийн үг заримдаа яг л юм байдаг. Бодит байдлыг хараад яг бодит байдлыг бодтоор нь дүгнэхээр яг л сүрлээс өөр юм харагдахааргүй, асуудлаас өөр юм харагдахааргүй, зөвчлөөс өөр юм харагдахааргүй нөхцөл байдал донд би хүрээлэгдсэн байдаг. Харин бурхан юу гэж сануулдаг вэ гэхээр энэ нөхцөл байдлыг би өөрчлөхгүй. Харин чамд давж гарах хүч өгнө гэж хэлдэг. Бид бол нөхцөл байдалтай холбоотой залбирал хийдэг. Харин бурхан маш олон тохиолдолд энэ нөхцөл байдлыг шийдлийн би чамд өгнө гэж сануулдаг. Онгоц сүрнэ. Гэхдээ та нараас нэгж өгөхгүй гэж хэлсэн. Ингээд Паул юу болсон бэ гэхээр өнөө итгэлийн үгийг шүүрч авсан даруйда өглөө босоод л тунхагласан байна. Ирчүүдээ өчигдөр шин миний харьяалагддаг бурхан эзэн. Та хэн харьяалагддаг вэ? Яг Паулын тунхаглаж байгаа эзэн харьяалагддаг уу? Амен. Тэгвэл таны харьяалагддаг бурхан эзэн тань бас тэгж хэлж байна гэсэн. Боломжгүй гэсэн энэ нөхцөл байдал дундад ч гэсэн би боломжийг өгнө. Би гарцгүй газар гарцнаа. Би цүлд зам тавина. Би хээр тад зам тавьж цүлд голыг урсгана гэж хэлсэн хэлдэг гэсэн. Тэгээд Паул нөгөө итгэлийн үгээ тунхагласан. Миний харьяалагддаг бурхан эзэн хэлсэн. Онгоц сүрэн нэгэн ч өгөхгүй. Тийм учраас ирчүүдээ ир зоригтой бай гэж хэлсэн. Үүгээр барахгүй Паул яг энэ үгийнхаа төгсгөл би бурханы хэлсэн үг гарцаагүй биелээ болно гэдэгт итгэж байна гэдгээ бас тунхагласан. Асуудал бэрхшээл тулгарх үед, бодит байдал үнэхээр бацаахгүй байх үед та амаараа юу тунхагладаг вэ? Юу ярьдаг вэ? Биднээс нэг юм асууя. Та хэн бэ? Асуудал ирэх үед та асуудлын өөдөөс хараад инээмсэж чадах, эзэн найдаж чадах итгэлийн хүн мөн үү? Аль эсвэл та асуудлаас болоод буруутгаж болох бүхнийг буруутгаж амаараа сүрлийн үгийг ярьдаг нэг нь үү? Асуудлын өөдөөс та ямар үгийг ярьдаг вэ? Эерэг үгсийг ярьдаг уу? Аль эсвэл сөрөг үгсийг тунхагладаг уу? Нэг үгийг та нар манаас бодож ойлгож бараг цээжлээд гараа. Итгэл хизээж сөрөг үгсийг ярьдаг юм аа. Харин итгэл эерэг үгстэй залгагддаг. Хэрвээ таны амаар сөрөг үгс яригдаж байгаа бол та эргэлзээтэй залгагдсан гэсэн. Бурхан эзэн танд боломжгүй зүйл гэж байхгүй гэж хэлсэн мөртлөө эргэж хараад л та сөрөг зүйлийг ярьж байгаа бол та итгэлтэй биш эргэлзээтэй залгагдсан гэсэн. Харин итгэлийн хүний амнаас амийн үгс яригддаг, эерэг үгс яригддаг, ядалтын үгс тунхаглагддаг, баяр хөөр ба сайн үр дүнгуудад урьдчилан яригддаг гэсэн. Та яг ямар хүн бэ? Яг энэ сургаалтай холбоотой бас нэгэн чухал зүйлийг хэлэхэд Америкийн Дайны Баатар, дэслэгч генерал, том цээжтэй Левис Чести Пудер гэж далайн зэргийн флотын түүхэнд хамгийн шагнагдсан нэг хүн байдаг.
Энэ хүн Далайн цэргийн флотонд ажиллаж байх явцдаа 52 одон медалаар Ингрэм ялсан. Хэдийгээр 1955 онд маш их хөдөлгөөнтэй ажил үргээсээ тэтгэвртэй гарч 71 онд нас барсан ч гэлээ Далайн цэргийн сургалтын хуаранд байрлагч оройр амрахтаа одоо ч гэсэн том цэжтэй пүүлрээ та хаа байгаа газраа сайхан амраарай гэж чанга дуугаар хэлээд унтдаг гинэ. 71 оноос хойш одоо хүртэл. Тэгээд яагаад энэ хүн ийм болоо гэсэн чинь эерэг төр төрхийн илэрхийлэл болсноор одоо хүртэл Америкийн Далайн цэргийн ангийнхны хүмүүс бахархал үлгэр дуурайл баяр махтал болдог юм хүн байна. Тэгэхээр энэ хүний амьдралтай холбоотой нэг түүхийг ярихад нэг удаа тэд маш том бүсэлтэнд орсон. Яаж ч хичээгээд бүсэлтийг сэтгэлж чадхааргүй тийм нөхцөл байдалд орсон. Бүх хүмүүсийн нүднээс ямар зүйл харагдаж байсан гэхээр ингэж дуусаа. Бид ингэж сүрлээ. Энд ингэж бүгд аль алдахна гэсэн итгэл найдваргүй. Ямар ч тийм баяр хөөр итгэлийн ганц байхгүй тийм нүд харагдаж байсан. Харин тэр үед пүүдэр босгосоо өөрийнхөө дайчин нөхдийгөө зоригж болдог. Пүүдэр юу гэж хэлсэн бэ гэхээр манайхаа дайсан бидний баруун талд байна. Дайсан бидний зүүн талд байна. Дайсан бас бидний өмнө талд болон бидний ард талд байна. Энэ удаад тэд биднээс зүгтж чадхааргүй боллоо шүү гэж хэлсэн. Энэ үгийн тунхаглаас нь болоод өнөөх айж дарчин жижигч өөрсдийнхөө ирээдүйн тэд дуусаад бүхлээр бүх юм шийдэглээ гэж сүрлээ гэж бодож байсан дайчд нуран зориг орж дайсны тэр бүсэлтийг сэтгэж ялалт байлсан. Тийм учраас тэд үргэлж том цэжтэй пүүдрийг харахтаа пүүдэр шиг байх хэрэгтэй гэж урамшуулдаг байсан. Тэгээд тэдний олон ялалтууд нь энэ өөдрөг үзэлтэй хүнтэй холбоотой учраас одоо ч гэсэн Тэнгисийн цэргийн флотын дайчид унтаж аврахтаа бүгд бос зогсоод том цэжтэй пүүдэр сайхан амраарай гэж хэлээд унтдаг байсан гэж байна. Унтдаг гэж байна. Тэгэхээр автус нь итгэлийн хүний амнаас үргэлж эерэг үг тунхаглагддаг. Харин эерэг үг тунхаглагдах үед тэр үг дандаа ажиллаа гэдэг. Харин нөгөө тал нь бас яг адилхан шүү. Эргэлзээтэй залхагдсан хүний амнаас сөрөг үг тунхаглагддаг. Сөрөг үг бас ажиллаа сайн хийдэг. Библиэлд аль багш нь хэл ярианы хүчтэй байгаа гэж хэлсэн. Хэрвээ та үнэхээр Паулийн тунхаглаж байсан тэр эзэнтэй адил тиймд хүчрхэг эзэнд үнэхээр найддаг юм бол таны амнаас Паулийн амнаас гарсан үгтэй адил үгс гарах ёстой гэсэн. Итгэлийн хүн хэдийгээр нөхцөл байдал хэцүү харагдсан ч сайн эерэг үгсийг л тунхагладаг. Бүгд энэ мотогийг хамтдаа уншаа. Итгэлийн хүн хэдийгээр нөхцөл байдал хэцүү харагдсан ч сайн эерэг үгсийг л тунхагладаг. Амен. Харин танаас хэд хэдэн асуулт асууя. Таны хувьд яахын аргагүй сөрөг нөхцөл байдал тулгарх үед ямар хандлагатай байдаг вэ? Буруутгаж болох бүх хүний буруутгаж эхэлдэг. Тэр тэгсэн бол би энэ байдалд орохгүй байсан. Тэр гэж юмнаас болоод инглээ дээр. Эсвэл арай айтайхан боломжтой нөхцөлтэй амьдралд төрсөн бол. Эсвэл нөхцөл байдлын гол бидний хандлага яадаг вэ гэхээр ихэвчлэн сөрөг зүйлүүдийг л тунхаглаад эхэлдэг. Би танаас асуумаар. Таны хувьд яахын аргагүй сөрөг нөхцөл байдал тулгарх үед ямар хандлагатай байдаг вэ? Мөн та Бурхны үг ба амлалтын шийдэмгий байдлаар итгэж чаддаг вэ? Бурхны үг ба амлалтанд эрс шийдэмгий байдлаар итгэж чаддаг вэ? 2-3-7 хоногийн өмнө Америкээс ирээд сургаал зааж ирсэн багш байсан. За нэрний хэлээ тоол хэлээ тэгээд хэлээ. Корт гэдэг багш байсан. Намайг маань аягүй танд юм байлаа. Тэгээд тэр багштай хамт бас нэг багш ирсэн. Нөгөө багшийн нэрийг санахгүй учраас би Корт багшийн найз гэж хэлчихье. Тэгээд тэр багш нэг сонирхолтой зүйл ярьж байсан. Нэг өдөр яг эзний үгийг сонссон нөгөө үгэн дээр юу гэж хэлсэнээр асуудал ирэх үед л эерэг үгс чинь хэрэгтэй болохоос амьдрал сайхан байгаа үед хэрэг болохгүй дээ гэж ярьж байсан. Болно яг асуудал ирэх үед. Тэгээд тэр үгийг сонсоод өрөөгдөд яг сургаал дуусаад цуглаанаасаа гараад машин зогсоол дээр яваад очсон гинэ. Тэгээд очсон чи юу болсон гэхээр ямар нэгэн машин ухрах гэж байгаа юм уу орох гэж байгаа юм уу яасан мэдэхгүй
яг тэдний машиныхын гэрлэн тохиог нялх авсан байсан. Гэрлэн. Тэгээд их гэрлэн ингээд санжганаад унжчихсан. Хамар нь ингээд амар мохоо болчихсон. Тэгээд харангуутаа яг нөгөө машиныхаа гэрлийн дөнгөж сургаал дуусаа гарч ирж байгаа шүү дээ. Бурханаас авсан үг нь яг асуудал ирэх үед л эерэг юм яриа шүгдэг юус. Тэгээд нөгөө машиныхаа бодит ойлыг хараад хоёулаа аяа бицүү болсон гэнэ. Мэдээж хэцүү болоод хоёулаа аван дээр нь ямар гарч ирсэн гэж яа гэж хэлсэн чинь нөгөө тэр корбокшин найз нь яг эзний өвдөхөөс сануулсан гэнэ. Эерэг юм яриа шүү гоё. Яа нөгөө техникийг сониу гэсэн. Яа дуусах гэсэн гэнэ. Тэгээд зөвсө цайсан гэнэ. Тэр чигээр машинаа дараа хоёулаа магтан дуусгана. Машиныхын их гэрлийг авчиад мөргөө санжигнуулсан байж хоёулаа хараад яа дуулаа. Тэгээ хоёулаа дуулаад машинаа таарж байх дуусгана. Халелуя. Тэгээ мэдээж ингээд дуулаа хараад машин өрөв байгаа шүү дээ. Санжсан. Тэгсэн чинь яа халелуя дууссан. Тэгээ хоёулаа машинаа суугаа харсан. Тэрүүнтэй холбоотой ямар ч импакт авахгүй. Нэг сонирхолтой зүйл нь тун удалгүй эзэн тэдэнд нэг газар руу явж үйлчлэх дуудлага өгсөн. Тэгээд өнөөх дуудлагатай холбоотойгоор яасан гэхээр нэг хүн тэднийг ивэг шийдсэн. Ивэгтэй би угаасаа машин авах гэж байгаа. Тэгэхээр танаа машиныг удалдаж явъя гэсэн. Уучлаарай, их гэрэл нэгээ санджганаад айдар болцсон. Өө асуудалгүй. Би яг цоошин машин удалдаж авч байгаа мөнгөө авъя гэсэн. Тэгээ машинаа цоошин машин удалдаж авч байгаа тийм мөнгөө зарсан. Тэгээд яагаад ийм болчих гэж хоёулаа бодохдоо яг машинаа хараад анхны төрсөн сэтгэлийнхаа эсрэг дуулсантай холбоотой шүү дээ. Тэгтээ зүгээр солиот амжиг дуулаагүй итгэлээр тунхаглаж байгаа шүү дээ. Ийм зүйл болсон ч миний эзэн бол агуу. Энэ асуудал энэ бэрхшээлүүд байсан ч миний бурхан бол энэ бэрхшээлээс том юм аа гэсэн тийм тунхаглал дотор магтаж байгаа гэсэн. Амен. Та итгэлээр хэрхэн илэрхийлдэг вэ? Ялангуяа асуудал ирэх үед. Ромын 10-р бүлгийн 10-р эшлэлээр итгэлээ ингэж илэрхийлвэл ийм үр дүнд хүрнэ гэж хэлсэн. Бүгд хамтдаа уншиж 3 хүн зүрхэндээ хэн зөв байдалд хүрч амаа бүдээн зөвшөөрөн авралт хүрнэ гэсэн. Энэ зөвхөн авралын тухай ойлголт биш юм. Энэ эшлэл бидэнд өдөр болгон хэрэг болдог шүү. Асуудал ирэх үед бид амандаа ямар үгийг тунхаглаж зүрхэндээ ямар хандлагыг гаргах вэ гэдгийг үргэлж бодох хэрэгтэй. Энэ үг бидэнд өдөр болгон тусалдаг. Өдөр болгон бид зүрхэндээ эргэцээгүйгээр эзэнд итгэх. Асуудал ирсэн ч миний бурханы асуудлыг шийдэж чадна гэсэн эргэцээгүй итгэлээр амьдрах хэрэгтэй. Түгээр байхгүй бид энэ итгэлээр тунхаглах хэрэгтэй гэсэн. Амен. Тэгэхээр бид яах ёстой? Өдөр болгон итгэх хэрэгтэй. Итгэсэн итгэлээр тунхаглах хэрэгтэй гэсэн. Бүгд хамтдаа хэлье. Итэг. Тунхаглах. Хажууд онор байгаад хэлээрэй. Итэг. Тунхаглах. Амен. Яагаад бид итгэлийн үгийг тунхаглах учиртай вэ? Шалтгаан нь Колосын номын 2:14-өөс 16. Бидний эсрэг бүх зарлигуудыг, бидний эсрэг бүх тогтоолуудыг эзэн Есүс хүчингүй болгож тэр бидэнд төгс ялалтыг авчирсан. Колосын номын 2:14-өөс 16 бүгд хамтдаа уншийе. 3:14-15. Бидний эсрэг зарлигуудыг хүртсэн бидний дайсгнаж байсан үрийн дансыг хүчингүй болгов. Тэр үүнийг цагаалмаар хадаж замаасаа зайлуулжээ. Захирагчд болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоо. Тэр тэднийг цагаалмаар дээр ядаж тэднийг нийтэд үзүүлэн болгоо гэсэн байна. Та бид нар ялхаа тулгдаж байгаа айр биш ээ. Харин аль хэзээний ялчаад ялалтан дотроо ялалтаа тэмдэглэж байгаа хүмүүс юм аа. Учир нь бидний эзэн цагаалмаар дээр бүгдийг гүйцэтгүүлсэн. Тэр бидний бүх үрийн дансыг хүчингүй болгосон. Тэр нь биднийг хүлэж, биднийг баглаж, бидний амьдралд золгүй явдлуудыг авцрахыг оролддог. Адгэр буюу энэ сүнсийг тэр цагаалмаар дээр нэг үсэн ялсан гэсэн. Амен. Та бүхэн итгэдэг үү? Колосын номын 2:15 дээр ялангуяа хэлэхдээ захирагчд болоод эрх баригчдыг гэж хэлсэн. Энэ нь Ромын захирагчдыг хэлээгүй. Энэ нь харин харанхуй хүчийг эзэмшин захирдаг адгийн буюу сүнсний эрх мэдлийг хэлж байна. Хуучин цагт Ромын цэргүүд ямар нэгэн газар оронтой байлдаад, ямар нэгэн сүр хүчнтэйгээ байлдаад ялах юм бол бүх зэвсгийг хурааж аваад
Тэгээд Ромын төв хотод тэднийг авцраад Ромын төв хотын нийслэлийг хамгийн өргөн гудамжны нэг зах дээр зогсоогоо ямар ч зэвсэггүй болсон ялагдсан нөгөө айр нааштай. Дарга цэрэгтэй, жанжин ноёнтой, хаалттай зарцтай хамт нэгнүүр зогсоогоо бүх хувцсыг тайлшаад тэгээд яг Ромын тэр төв гудамжаар алхуулдаг байсан. Энэ тэд бүрэн ялагдсан гэдгийг илэрхийлдэг гэж. Зэвсэг байхгүй, нийтэд үзүүлэн болж ялагдлаа хүлээлсэн айрын Ромын төв гудамжаар алхаж байгаа гэсэн. Нөгөө талд нь Ромын айрын ялагдлаа тунхаглаж байгаа гэсэн. Яг л үүнтэй адилхан зүйлийг хэлсэн. Эзэн Есүс сагалмаа дээр зэвсэггүй болгосон адгийн моёрын сүнсийг. Тэгэхээр та зэвсэгтэй нэгэнтэй биш, зэвсгээ хураалгасан нэгэнтэй тултгай гэсэн. Түгээр барахгүй. Тэр ялагдсан. Тэгээд ялагдсан нийтэд үзүүлэн болсон. Бүх дэлхийд даяараа өнөөдөр Есүс сагалмаа дээр адгийн моёрын сүнсийг болон гин нүглийг бидний амьдрал дээр байсан үрийн дансыг бүгднгийн гүйцэтгүүлж шийдэж бидэнд ялалтыг авчирсан гэсэн мэдээ тунхаглагдаж байна гэсэн. Тэгэхээр та бид бол ялтсан жанжны айран байна. Мартин Лютер гэж хүн. Энэ бол сэрэг мандлын хөтөлбөрийн удирдагч. Энэ хүн нэгэн удаа юм чухал тунхаглалыг номлол дондуураа хийж байж. Мартин Лютер хэлэхдээ Христэд итгэгч нэгэн агуу тайвшрлыг олж авдаг нь баттай юм аа. Бид чөтгөр, гин нүгэл, үхэл эсвэл ямар ч муу ёрын зүйлсээс айх хэрэггүй. Харин ч ноён чөтгөргүй. Би чамаас айхгүй. Надад Есүс Христ гэдэг найз бий. Би түүнд итгэдэг. Тэр хуулийг хүчингүй болгож гин нүглийг буруутгах, үхлийг яхан дийдсэн бөгөөд миний төлөө тамиг устгасан юм аа. Тиймээс сатана тэр чамаас илүү том, тэр чамайг будцагсан, мөн чамайг доош унагсан. Чи намайг гэмтээж чадахгүй хэмээн хэлэх болно. Ийм итгэл чөтгөрийг ялан дийлгээ гэж нэгэн удаанаар Лютер номлол дундуураа тунхаглаж байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн би нүгийг танд тунхагламаар. Бид итгэлээр эзний ялалттай залхагдаж тэрхүү ялалтаа тунхаглан тэгээд тэр ялалтаа эзэмшдэг хүмүүс болох хэрэгтэй. Бид итгэлээр амааран эерэг үгийг, итгэлийн үгийг хүсэн хүлээж байгаа сайн мөр дүнгээ урдчлан ярьдаг байх хэрэгтэй. Харин бид амааран хүлээгээгүй сүрлийг ярьж итгэлийн үгийг биш эргэлзээний үгсийг яриад хэлбэл бид амьдралдаа ялагдлуудыг амснаа гэсэн. Жинхэнэ итгэлийн хүн хэдийгээр нөхцөл байдал хэцүү харагдсан ч сайн эерэг үгсийг л тунхагладаг. Паул яг тэр 14 хоног үргэлжилсэн аимшигтай хар салхины дараа тэр итгэлийн үгийг л ярьсан. Эзэн сануулсан үгсийг, эзний амлалтыг баяр хөөртэйгээр тунхагласан. Түүхийг үргэлжлүүлээд харвал яг л түүний хэлсний дагуу болсон юм. Өдөр хамтдаа суулгаас авсаад эзний үгийг. Ромын 10 дээр бид зүрхэндээ итгэн зөв байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрснөөр авралт хүрнэ гэж хэлсэн. Бүгдээ өнөөдөр анализны өмнөрийг би танаас асуумаар. Та өөрийн амьдралыг ялалт дүүрэн байгаасаа гэж хүсдэг үү? Таны амьдрал уруудаж биш өгсөж, таны амьдрал гоныг зовлон ичхүүр давтаж биш баяр хөөр урам зоригоор дүүрсэн нэгэн байгаасаа гэж хүсдэг үү? Хэрвээ та үнэхээр ингэж хүсдэг бол эзэн өнөөдөр та бидэнд сануулan ятгах байна. Охин минь хүн зүрхэндээ гэдэг анараа тунхагл. Бүх эргэлз ялагдлын үгийг